жит нэгэн тагнуултай гоё түүх маань орж ирэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн сэдвийг гарчиг дээрээс хараад ерөнхийдөө та бүхэн сонгоод энэ бичлэг рүү ороод ирчихсэн байх. За тийм учраас одоо шууд олон юм нуршихгүйгээр гол түүх рүүгээ ороод явчихъя. За 1954 оноос 1991 оны хооронд дэлхийд даяар байсан цэрэг тагнуулын байгууллагын дундаас хамгийн өндөр туршлагатай хамгийн их мэдээлэлтэй хүчирхэг жинхэнэ хорны найруулга байсан зөвлөлт холбоот улсын төрийн аюулгүй байдлын агентлаг болох КГБ бол тухайн цаг үед дэндүү азаргалж байсан байдаг. За энэ азаргалж ирсэн КГБ байгууллага Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр янз янзын үйл ажиллагааг бол амжилтгүй явуулж байсан тийм түүх байдаг. За энэ түүхэн дундаас та бүхэнд зориулж 5 түүхийг онцолж өнөөдөр танилцуулахаар бэлдэж байгаамаа. КГБ-гийн тусгай ажиллагааны зорилго тактик тэр тусмаа олон зоригтой үхлийн аюултай ажиллагаа явуулж ирснийг өнөөдрийн ярих сэдв дундаас та бүхэн бол ойлгоно. За тэгээ КГБ өөрөө Америкийн нэгдсэн улсын иргэдийг Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр нь элсүүлж маш өндөр нарийн нууцлалтай мэдээлүүлэлд хэрхэн хүрж исэн талаар сонирхолтой тийм фактуудыг хэлээд явна. Ерөнхийдөө бол ийм нууцлаг бүлэглэлийн зохион бүтээсэн байгуулсан нууц ажиллагаануудыг бол бүрэн дүүрэн бол мэдэх бол ямар ч боломжгүй бүгд нууцын зэрэгэлтэй байгаа. Гэхдээ олонд мэдэгдсэн нотлох баримтуудаар авагдсан шүүх цагдаагаар яваад шорон оронд орсон тийм олныг донслогсон хоёр улсын харилцаанд ан цав гаргасан иймэрхүү олон нийтэд хүрсэн мэдээлэл дундаас та бүхэнд хүргэх гэж байна гэсэн үг. За ингээд 5 тийм тохиолдлынхон 5 дахаас нь эхэлж та бүхэнд хэлээд явчихъя. За Роберт Хансныг элсүүлсэн нууц ажиллагаа бол бас нэлийн алдар хүндийг дагуулсан ийм ажиллагаа болсон. За дайсантайгаа байлдаж явах үедээ дайсныхаа гол хүнийг өөрийнхөө талд элсүүлнэ гэдэг бол өөрөө цэрэг дайн тагнуулын хамгийн том ур чадвар илэрхийлсэн том ажиллагаа болдог. За КГБ буюу хүйтэн дайны үед хэд хэдэн ийм зоригтой үйлдэл гаргаад тэр нь амжилттай болсны нэг нь 1979 оноос 2001 оны хооронд зөвлөлтийн талд ажиллаж байсан холбооны мөрдөх товчооны ажилтан Роберт Хансны тухай түүх байгаа. За энэ хүний түүхийг энэ хүний учруулсан хор хохирлыг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам ерөнхийдөө тодтогч хэлэхдээ тагнуулын үйл ажиллагаанд тохиолдсон хамгийн гутамшигтай гамшигтай үйл явдлаа гэж нэрлсэн байдаг. За өнөөдөр энэ хүн Колорадо дэх холбооны шоронд 15 удаагийн шүүх хурлын эцсээр дараагаар бүх насаараа хорих айлаад тэр шорондоо сууж байгаа. Хансан гэж холбооны мөрдөх товчооны ажилтан яг юу хийсэн бэ гэхээр нууцын зэрэгэлтэй баримт бичгүүдийг КГБ-д янз янзын мөнгө төгрөг элдв зүйлээр бол солилцсон. За нийт 1.4 сая долларын бэлэн мөнгө тэгээд очир эрдэнэ алмаас юу байдгийг энэ зүйлүүдийг КГБ-гээс авч исэн гэдэг зүйлийг шүүхтээр нотлоод баримтжуулаад тэгээд бүх насаар нь шоронд явуулсан. За эдгээр бичиг баримтууд дотроо бүр Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын сөрөг тагнуулын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй нарийн баримт бичгүүдийг бол КГБ-гийн талд хүлээлгэж өгсөн байгаа нь ерөнхийдөө бол Америкийн тагнуулын түүхэнд болсон маш гутамшигтай, гамшигтай, хохиролтой үйл явдал болоход бол нөлөөлсөн байдаг. Мөн КГБ дотор байсан Америкийн тагнуулын төв газрын нууц агентуудын тухай мэдээллийг зөвлөлтийн талд ингэж аваачиж өгсөн. За үүнээс болж асар их хөдөлмөрөөр элсүүлж авсан КГБ дотор байсан Америкийн нууц ажилтан туршуулууд бол амиа алдсан ийм бас гонигтай үйл явдал болсон байгаа. За тэгээд авж байгаа мөнгө төгрөгөндөө урамшаад бүр сүүлдээ давраад Америкийн нэгдсэн улсын төрийн нууц бичиг баримт болох хэрвээ цөмийн дайн гарсан тохиолдолд Америкийн нэгдсэн улсын стратеги болон баримтлал авах арга ажиллагааны БЦ төлөвлөгөөнүүдэд хавсарсан бичиг баримтыг бас зөвлөлт холбоот улсын талд авчиад өгчихсөн байгаа. За ингээд энэ хүнийг
ингээд төрийн нууц өчиг баримт ингээд алдагдаад байгаа тухай мэдээллийг холбооны мөрдөгт авчихсан учраас энэ хэргийн араас бол уйггүй хөөцөлдсөн. Тэгээ явж одоо энэ Хансныг гарцаагүй одоо баримжилж авч чадсан. За энэ хүн бол яг хурууны хээ болон дуу хоолойныхон шинжилгээгээр одоо ингэж илэрч одоо бүх насаараа хоригдох ялыг бол авсан байгаа. Эх орноосоо урвсан гэдэг одоо олон хүнд гэмт хэрэгт холбогдоод. За ингээд дөрөв дэх тийм том одоо тохиолдол үйл ажиллагааг та бүхэндээ хэлж өгье. За Роберт Хансентай яг нэгэн зэрэг тагнуул хийж байсан Олдрих Эмис гэдэг одоо ажилтан болвол КГБ-ийн хамгийн том олз байсан гэж бас хэлж болно. Тэрээр 85 оноос 94 он хүртэл тагнуулын төв газрын өндөр нууцын зэрэгэлтэй мэдээллийг Оросуудад бол түгээж өгч ирсэн ийм айхтар одоо хүн байгаа. Энэ хүн бол яг тагнуулын төв газар 31 жилийн турш одоо ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. Гэтэл карьерийнхаа сүүлийн 10 жилд одоо Оросын тагнуулынхантай холбогдож өндөр нууцтай бичиг баримтуудыг шилжүүлж исэн, мэдээлэл дамжуулж исэн болох нь тогтоогдсон. За энэ хүнээс болж одоо Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын маш үнцэнтэй 10-аас доошгүй их сурвалж одоо амиа алдсан ийм гонигтой үйл явдал болсон. За дээрэс нь Америкийн тагнуулын 100 гаруй одоо нууц ажиллагаанууд бол замдаа бүтлгүүцсэн ийм зүйл бол болсон. Тэгэхээр энэ бүх бүтлгүүтлийн одоо үзүүрт энэ хүн байсан гэдгийг одоо сүүлд бол мэдэж авсан байдаг. ЭМС-ийг бол ерөнхийдөө цалингаасаа илүү орлого олоод байна. Хэтэрхий тансаг амьдраад байна гэдгийг нь бол яг тагнуулын төв газар болон холбооны мөрдөх товчооныхан бол анх сэжгэлж баримтжуулсан байдаг. За тэндээс утсаа хөвсөөр байгаа түүнийг Оросын тагнуулынхантай холбогдож исэн байна гэдгийг нь бол гарцаагүй нотлог баримтаар барьсан. За ингээ шүүх шинжилгээ одоо бүх ажиллагаанд ингээ оролцоод явхад бол өөрөө энэ Америкийн нэгдсэн улсын нууц бичиг баримтыг Оросын тэрцмээ холбооны аюулгүй байдлын албаныханд ингэж өгж исэн гэдгээ бол өөрөө бол хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас одоо бүх насаараа хорих ял авсан. За энэ ялаа одоогийн байдлаар Индиана мужийн Терехау хотын дунд зэргийн одоо хамгаалттай манай монголоор бол юу гэж хэлэх вэ? За жирийн дэглэмтэй хорих ангид одоо ялаа эдэлж байгаа. За ингээд одоо 3 дахь том ажиллагаа руу орж ирж байна. За Седар ажиллагаа гэдгээр бол тагнуулын түүхэнд алдарсан энэ ажиллагааны тухай та бүхэнд маш товчхон одоо ярьж өгье. За ерөнхий юм болсон юм. 1959-оос 1972 оны хооронд одоо бэлтгэсэн энэ нууц ажиллагаа нь бол яг Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний хангамжийг одоо ноцтой тасалдуулах тийм зорилготой байсан. За энэхүү одоо санаа нь аврах том усан цахилгаан станц мөн одоо далан янз янзын тийм эрчим хүчний хүүсвэрүүдийг одоо доголдуулах тийм ажиллагаа байсан. За жишээлбэл одоо Монтанад Hungry Horse Down, Flathead Dam зэрэг одоо янз янзын далангуудыг бол устгах янз янзын төлөвлөгөөнүүд бол байсан. За тэгээд Нью-Йорк мужид одоо байдаг далангийн ойролцоох бүх нутгийг бүхэлд нь эрчим хүчийг алдагдуулах ерөнхий нарийн ширийн бүх зүйлийг бол одоо төлөвлөж исэн гэж одоо үздэг. Гэхдээ яг энэ төлөвлөгөө нь бол биелээгүй. Гэхдээ маш сайн бэлдсэн энэ төлөвлөгөөнөөс болж одоо асар хэмжээний одоо эдийн засгийн болон эрчим хүчний том доголдол гарах байсан байдаг. За энэ КГБ-гийн одоо нууц ажилтнууд өөрсдөө Америкийн нэгдсэн улсад яваад очихсан. За Пенсильвани мужийн Харрисбург хотын ойролцоо нэг тусгай байшин хөлсөлж аваад тэндээ өөрсдөө төвлөрөөд үйл ажиллагаануудаа бол эмх цэгцтэй явуулж исэн гэж үздэг. За тэгээ төлөвлөгөөнд нь бол Америкийн нэгдсэн улс болон Канада хооронд байдаг газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой гэх мэт ийм нарийн стратегийн дэд бүтцүүдийг бол сөнөөх, дэлбэлэх тийм одоо хортлон сүтгэх ажиллагааг явуулах тийм зорилготой байсан гэдэг нь бол мөрдөн шалгах одоо явцад бол илэрсэн байдаг. За тэр тусмаа одоо Нью-Йорк хотын бомбтуудад тесрэг бодис байрлуулж одоо шаардлагатай цаг дэлбэлнэ энэ гэсэн янз янзын тийм одоо нууц ажиллагаануудыг бол энэ тагнуулын КГБ-гийн ажилтнууд бол бэлтгэж исэн гэж үздэг. За энэ ажиллагааг одоо Митрохины архив гэдэг нэрээр алдарсан
одоо зүйлээс хамгийн сүүлд бол мэдэж авсан гэж үздэг. Тэрний ухаан КГБ-д одоо 30 жил архивч хийжсэн Василий Митрохин гэдэг хүн Их Британь руу одоо дөрөвдөө 25 мянган нууц тэмдэглэлээр авчирсан. За тэр дотор бол гадаад улсад тагнуул үйл ажиллагаа явуулах тийм үр бүхий тийм янз янзын бичиг баримтнууд дотор одоо энэхүү Америк дахь энэ дэд бүтцүүдийг хэрхэн яах их тухай тийм нарийн бичгүүд байсан гэдэг. Тэгээд энэ СЭДАР ажиллагаа яагаад болоод байгааг бол ерөнхийдөө яагаад болоогүй вэ гэдгийг одоо Митрохин бол тайлбарлаагүй. Гэхдээ ямар ч байсан иймэрхүү ажиллагааг 10 гаруй жилийн турш нарийн тооцоод төлөвлөж исэн гэдгийг одоо хизээ хойно хамгийн сүүлд бол мэдсэн. Тэгээ аз болж энэ үйл ажиллагаа болоогүй. За ингээд Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр одоо явуулсан 2 дахь үйл ажиллагаа нь одоо 2 дугаар үйл ажиллагаа гэх юм бол Фандора ажиллагаа гэдэг нэрээр бол алдарсан. За КГБ бол Америкийн нэгдсэн улсад арьс өнгөөр ялгарлан гадуурх одоо ийм хурцмадмал байдлыг ашиглаж урт хугацааны стратеги боловсруулж янз янзын одоо хор найруулахыг бол төлөвлөж тооцсон байгаа. Ерөнхийдөө базаад хэлэх юм бол энэ Фандора гэдэг ажиллагааны үр дүн юу юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад гадна талаас нь довтлохоос гадна дотор талаас нь одоо нийгмийн янз янзын бүлгүүдийн хооронд одоо бужигнаан үүсгэж явандаа иргэний дан үүсгэх дотроос нь бас нураах янз янзын тийм одоо зүйлүүдийг бол ерөнхийдөө бол төлөвлөсөн гэж үзээд байгаа. За КГБ чинь өөрөө Мартин Лютер Кингийг алгацсны дараа нөхцөл байдлыг одоо өөрт ашигтайгаар ашиглахын тулд энэхүү төслийг бол боловсруулсан гэдэг одоо баримт үүсээд ингээ гарч ирсэн байгаа. Энэхүү ажиллагааг нөгөө Митрохины баримт гэдэг одоо англи дөрвж ирсэн нөгөө нөхрийн 25 мянган материал донд бол бас гарч ирж байгаа батлагдсан байдаг. КГБ-гийн нөхдүүдийн одоо гаргасан нууц одоо тийм төлөвлөгөөн дотор бол яах ёстой байсан бэ гэхээр одоо Америкийн Африк гаралтай хүмүүс одоо Америкийн еврейчүүдтэй хоорондоо байлдах. За тэрнээс олж одоо ингээд бусад жижиг том бүлэглүүд хоорондоо зэвсэг барин тэмцэлдэх арьс өнгө бол нийгмийн янз янзын тийм одоо үйл ажиллагаануудыг улс дотор нь ингэж өмнө бужигнаан жагсаал элдв зүйлэр ингэж өдөөж өрдөх тиймэрхүү төлөвлөгөөнүүдийг бол гаргасан гэж үзээд байгаа. За тэнгуүтээ тэднэрийг одоо яаж хийх вэ гэхээр яаж эвтэйхэн явуулах вэ гэхээр одоо энд эдгээр бүлэглэл янз янзын нийгмийн давхруудын дунд одоо нууц захиа нэртэй иймэрхүү хорнуудыг бол талтаа шидэж хооронд нь ингэж толхилт сууж дундаас нь ашиг олно гэсэн ерөнхий бол санаачлага бол байсан байгаа. Тэгээ энэ Фандора ажиллагаа бол яг нэг 1980-аад он хүртэл Америкийн нэгдсэн улсын систем дотор ерөнхийдөө юм нийгмийн янз янзын давхрааг арьс өнгөөр ялгарлан гадуурхах энэ зүйлүүд дээр нь ингэж нэлээд тоглолт хийж ингэж бужигнуулсан. За тэгээ ямар ч байсан энэ КГБ-гийн төсөөлсөн шиг амар өндөр үр дүнд бол хүрээгүй. За ингэж идэл одоо 1984 онд Лос Анжелес хотноо бол Олимпийн өмнөхөн Африк, Азийн улсуудын хэд хэдэн орны Олимпийн хороонд одоо КГБ-гийн нөхдүүдийн хор нариалсан захианууд бол очисон. За ийм дотоод асуудалтай улсад Олимп болох гэж байна. Олимпиад орох хэрэг байна уу энэ гэсэн янз янзын тийм өдөөн хатгсан загтлууд явуулсан. За гэсэн ч одоо тэгээд энэ Олимпиад ордог улсууд нь ордгоор ороод ингээд явсан байгаамаа. За ингээд нэгдүгээр байранд ямар одоо ийм тусгай үйл ажиллагаа хувилдаан болсон бэ гэдгийг та бүхэнд одоо танилцуулъя. За нэгдүгээр байранд Рудольф Абелийн хувилдаан нэрээрээ алдарсан нэгэн амар одоо тийм түүхөө орно. За энэ юу гэхээр Рудольф Иванович Абель гэдэг хүн 1903 оноос 1975 оны хооронд амьдарч байсан. За та бүхэн сайн мэддэг бол Стивен Спилбергийн Оскарын шагнал авч ирсэн Тагнуулчдын гүүр киноны одоо жинхэнэ их үндэс болсон КГБ-гийн түүхэнд хамгийн алдартай одоо хууль бус хүн гэдэг нэрээр алдарсан одоо хүний тухай ярьж өгч чинь гэсэн үг. За Уильям Фишер одоо Их Британд Оросын цагаач эцэг эхийн гэр бүлд бол төрсөн. За тэгээ багада яг уу зөвлөлтийн тагнуулын ажилтан болоод одоо өссөн байгаа. За тэгээ дэлхийн 2 дугаар дайны үед нацистуудын эсрэг тагнуулын үйл ажиллагааг маш амжилттай хийгээд өөрийгөө ерөнхийдөө энэ КГБ-гийн тагнуулынханд бол өөрийгөө үнэхээр нотолж харуулж чадсан гэж үздэг. Тэгээ 1948 онд Америкийн нэгдсэн улсад илгээхдгээс өмнө
зөвлөлтийн НКВД-д бол ажиллаж байсан. За сүүл 54 оноос КГБ болж одоо тухайн газар нь өөрчлөгдсөн. За энэ хүн бол яг хуу Англиас одоо Канада руу очоод хуурамч жүжиг баримт ашиглаад Канадаас Америкийн нэгдсэн улс руу нэвтэрсэн. За тэгээд ингэж ороод байлдаан гинэ. Ингээд тагнуулынхаа үйл ажиллагаанд бол орсон. За тэгээд Нью-Йорк хотод төвтэй тагнуулын сүлжээнийхэн яг гол хэсэг, гол хүн болж болоо тоглолтод оролцсон гэж үздэг. Тэгээд түүнийг 1957 онд холбооны мөрдөх товчооныхонд одоо баривчлагдах хүртлээр КГБ-гийн бол хяналтанд дор ажиллаж амьдарч исэн гэж дүгнэдэг юм байлээ. Энэ тагнуулч яг уу ямар арга ажиллагаагаар их хохирол учруулсан бэ гэхээр яг гэрэл зурагчин зураач гэдгээр өөрийгөө танилцуулаад Фишер гэдэг нэрээрээ за тэгээ Америкийн атомын нууц болон Орос руу зөөвөрлөх агентуудын тухай нууц мэдээллүүдийг бол ингээд яаж хийж яагаад олж авдаг тэгээд ийм сүлжээ зохион байгуулж байсан гардан гүйцэтгсэн гэдгээр бол ерөнхийдөө бол буруутсан. Ингээд баригдсан. За ингээд өөрөө ч энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. За эцэст нь одоо баривчлсныхаа дараа 4 жилийн ял эдлүүлээд 62 онд Берлинд их гүүрэн дээр болсон тагнуулчдын гүүр гэж одоо түрүүний кино гардаг. Яг тэр гүүрэн дээр энэ хүнийг Америкийн U2 гэдэг онгоцны эсгэж Фрэнсис Гарри Пауэрстай бол ингээд солилцоо хийж суллаж ингээд зөвлөлтийн талд бол буцаж ирсэн байдаг. Ер нь тэгж байгаа дараагийнхаа нэг бичлэгүүд дээр энэ тагнуулчдын гүүр гэдэг ямар том үйл ажиллагаа болсон юм бэ гэдгийг та бүхэндээ бол ерөнхийдөө гоё дэлгэрэнгүй тусдаа нэг пост болгоод оруулна. За эн чин Берлин дэх энэ гүүрэн дээр чин бол яг тухайн Маркус Вольфентер гэдэг зүүн Германы сөрөг тагнуулын албаныхан болон бүх тагнуулчдын одоо ийм оролцоотой ийм нарийн ширийн үйл ажиллагаа бол Берлинд болсон. За тэнд чинь одоо жинхэнэ одоо дэлхийн цэрэг тагнуулын хамгийн потенциал сайтай тагнуулчид өөрсдийнхэн ур ухаан чадвар мэрэгжлээрээ бол тэнд ингэж бие биентэйгээ өрсөлдөж исэн дэлхийн одоо хүйтэн дайны зүрх болсон ийм газар байгаа. За баруун зүүн Германы холбосон одоо тэр хэсэг газруудад Маркус Вольфийн одоо хяналтнаас гадуурх тийм тагнуулын үйл ажиллагаа солилцоо хилцээр хор энэ төрсэн шийдвэр бол болдоггүй байсан гэж байгаа. Тэгэхээр энэ Маркус Вольф гэдэг хүн бол одоо тагнуулчдын гүүр гэдэг энэ ажиллагаанд бас ил талтаар холбогдоод явах нь бол ойлгомжтой. За ингээ өнөөдрийн хувьд бол яг хуу Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр КГБ-гийнхний хийж исэн одоо хамгийн том 5 ажлыг та бүхэнд бол танилцууллаа. Тэгээ цаашдаа иймэрхүү жижигхэн хөөрхөн тагнуултай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг энгийн үг хэлгээр хэлээд явнаа. За өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан болвол манай гоё түүхүүд сувгийн дардаг барьдаг бүх юмэн дээр нь дараад